За эргээд бид Twitter руугаа оръё. За Twitter дээр бол маш олон одоо хүмүүс бол өөрийн байр суурийг бол илэрхийлсэн байгаа. За үзэгч та бүхэн энэ Twitter дээр байгаа дүрсийг бол текст мэдээг бол харж байгаа бах. Хэн юу гэж хэлж байгаа вэ гэдгийг. Монгол Улсын ерөнхий сайд Батболд бас Твиттерт өөрийн ID хаягтай байд юм байна. Тэр Батболд ерөнхий сайд руу хандаж бол хүмүүс өчтөр бас мессеж өчөж байсан. Ер нь бол яг иймэрхүү өмнө бужигнаан болоод ирэхээр одоо та жишээлбэл юу гэж бодож байна? Байр сууриа илэрхийлээч гэдэг хүсэл тавьж байсан. Хариу бол байр сууриа илэрхийлсэн тийм твит бол гараагүй. Гэхдээ яг ийм үед төр засгийн зүгээс ингээд дуугаа болчтг нь эргээд хаашаа хинлүү хандах вэ гэдгийг ийм мэдэхгүй зүйл болчих юм аа. Тэгэхээр та юу гэж бодож байна вэ гэсэн. Ер нь Twitter бол нэлээд чөлөөтэй одоо онлайн орон зай шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хинээс ч хүссэн асуултаа асуух эрх бол байгаа. Энэ бол иргэний сэтгүүл зүй одоо иргэн бүр өөрийнхөө үзэл бодлыг хинээс ч асуухаар боломжтой. Тэнд онлайнаар бүртгүүлсэн бол бүгдээрээ одоо санал бодлоо солилцох эрх бол байдаг. Тийм учраас нэгэн төл ерөнхий сайдын одоо нэр бүртгүүлсэн Twitter хаяг байгаа бол одоо хүссэн зүйлээ асууж болно. Тэгэхээр нэлээд их асуултууд бас ерөнхий сайд хаяглагдаж очсон байлээ. Магадгүй өнөөдөр тэр талаар одоо бас анхаарах баха. Манай телевизийн тухайд иргэний сэтгүүл зүг бол дэмждэг. Үзэгч та бүхэн MNC TV-ийг эмэн гэдэг хаягруугаар бол манай телевизийн тухай болон за манай телевизээс явуулж байгаа нэвтрүүлгийн тухай бол үзэж мэдэх боломж байгаа. За манай нэвтрүүлэг телевизийн тухай Twitter хэлэлцүүлэг нэртэй за онлайн орчинд бол суурилсан техник технологийн бас давуу боломжийг ашигласан нэвтрүүлгийг үзэж та бүхэнд хүргэж байгаа. За өнөөдөр орой бол бас бид энэ үйл болж байгаа үйл явдлын талаар бол жиргээчдийн байр суурийг бол бас олон талын байр талын бас мэдээлэлтэйгээр хүргэхийг хичээх болно. За ингээд Twitter руугаа эргээд оръё. За болж байгаа үйл явдлаас арай өөр үйл явдлууд ч гэсэн бас өнөөдөр бас үйл явдал болж байгаа. Үзэгч та бүхэн энэ дэлгэцэн дээрээс текст мэдээг иргэдийн бол байр суурийг бол харж байгаа бах. Хэн одоо юу гэж хэлж байна гэдгийг. За энэ Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх хоёрын гэргийн тухай бас өөрийн байр суурийг илэрхийлсэн зүйл байна. Ер нь өчигдөр 8 цаг өчигдөр оройн 20 цаг үед ерөнхийлөгч бас энх хоёрыг баривчлах гэж байна гэдэг мэдээлэл тарангууд хэвлэлийнхний дунд ямар одоо бодол одоо хардалт төрж байсан бэ гэвэл тухайн өдөр яг өдөр нь төрийн ордонд ерөнхийлөгч асан энх хоёр Монгол Ардын Хувьсгалт намын дарга энх хоёр мэдээлэлгэж 2008 оны 7 дугаар сарын 1-нд онцгой зарлах үеэр одоо 7 дугаар сарын 1-ний талаарх одоо тийм нууц ямар ч байсан баримтуудыг бол задлсан. Энэ баримтууд нь болохоор улсын нууцт халдсан тийм баримтууд байсан уугүй юу? Үнэхээр улсын нууцт халдсан баримтыг задлагдсан бол тийм ээ. Энэ бол хууль зөрчсөн үйлдэл байж болох юмаа гэдэг талаар нь харж бас Монгол Ардын Хувьсгалт намын даргаыг баривчлах нэг тийм гол шалтгаан болсон гэдэг ийм таамгийг бол дэвшүүлж байсан. Харин одоо өчигдөр өглөөний байдлаар бол яг үнийг бол өгөөсгөж байгаа. Ялгаатай тэмцэх газар шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхдээ бол зөвхөн энэ талаас нь хараагүй юмаа гэдгийг бол хэлж байсан юм аа. За тэгээд Twitter дээр бол маш олон хүмүүс өөрийн байр суурийг илэрхийлж байна. Мөнхбат гэдэг залуугийн тухайд за залуучууд минь чон боронор гэдэг шүү. Янз бүрийн хогийн тоглолтод орвоо тогтой томото байгаарай. Өөртөө бас эзэн болоорой гэдэг нүгийг хэлсэн байна. Тэг үзэгчтэй бид бас нэг юм хүрэхэд өнгөрсөн шөнө энэ ерөнхийлөгч асан инквайрийн гэрт болсон үйл явдлыг бас видеогоор үзүүлэхийг хичээж байна. За энэ бол ямар нэгэн телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол гараагүй ийм видео дүрс. За үзэгч та бүхэн тэгээд энэ дүрсийг бас хүлээн авч үзнэ үү. Энэ бол Монгол Ардын Хувьсгалт намын дарга инквайрийн яг гэрт нь болсон үйл явдал байгаа. Ингээд үзэгч та бүхэн хараарай.
Энэ комиссарууд нь хамгаалж байгаа. Эсвэл энэ маск багтаа хүмүүс ороод ирж байгаа юм уу? Тийм байна. Энэ төрийн тусгай хамгаалт уу, тусгай албадынх уу гэдгийг мэдэх малгаа болж байгаа үйл явдал. Хувьсгалт намынхын төлөөллүүд өөрсдөө дотор нь удвал дарга бол сууж харагдаж байна, тийм ээ? Тийм байна. За тэгээд орж байгаа хүмүүс бүгд жирийн хувцастай, ангийн хувцастай хүмүүс байгаа гэдгийг үзэж харж байгаа. За энэ бичлэгийг энэ төрөд ингээ өндөрлж гэн үзэгчтэй. За бидний тухайд бол манай телевизийн тухайд бол иргэний сэтгүүл зүг бол дэмжин. Тийм болохоор үзэгч та бүхэн болж байгаа үйл явдлын тухай хэрвээ боломжтой болвол гар утсаараа за видео бичлэг хийж за манай телевизийн MSC TV цэг эмэн гэдэг хаяг руу бол бидэнд илгээж болно. За бид таны за бичсэн бичлэг болон видео текстийг бас олон нийтэд шууд хүргэх тал дээр бол ажиллаж байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За энэ Чулуунбаатар гэдэг хүн энэ хоёрыг баривчлах гэж байгаа цагдаа нараа хаалгыг жижигхэн алхаар зохиж байгаа нь үнэхээр өрөвдөлтөй харагдсан гэж. За энд бас нэг хүн улаан тэрвиш давг Чулуунбаатар ингээд нэг талдаа гарчих хэрэгтэй. Яавал чиг яах гэсэн шиг янз бүрийн өрөлт авч байснаас гэж байна.